Өнөөдөр би амар excited байна. Яац юм аа бүүм. Ойлгох хүүхдийн хошнооны болоо ариун нөө би мэдэхгүй байна. Гэтэ айгаа хитахан байна. За. A few moments later. Би бол амар гоё эхэлчихсэн юм аа. Одоо бүр ямар ч ярих хүсэлгүй болчихлоо. Тэгээд нүүр амаа буцаа 2 цагийн хөдөлмөрийг үнэлээд эхлүүлээ. Сайн цаанаа 3 дахь бичлэг маань эхэлж байна. Би энэ удаагийнхаа бичлэгийн нэр жаахан хэргэлдэж байна заяа. Өнөөдрийн ярих хүнийг чи мэдгүй гэж магадгүй. Гэхдээ та нэгтээ дууг нь бол сонсч ийсэн. Одоо ялангуяа 2000 оны дуунууд ингээд буцаад эргэлтэнд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа сонсч ийсэн л байгаа. Гэхдээ ингээд термин гэж бол нэг сонсдог хүн жаахан ховор ирсэн баг гэж би бодоод байгаа. Мэддэг хүн байх юм бол she's here. Мэддэггүй хүн байх юм бол танилцаа тавьчих тийм ээ. Өнөөдрийн маань ярих хүн болохоор Shanti гэж байна. 2000 оны R&B princess. Гэхдээ би яг R&B princess гэхээс илүү би Shanti-г айгу сайн дуу зохиодог гэж боддог. Тэг монголоор бол одоо хүмүүс guide гэж ярьдаг. Англиар бол melody гэж ярьдаг юм билээ. Өөртөөхөө guide-ыг өөрөө зохиогоод guide-ын дээр өөрөө үгээ бичээ тэгээд тулчдаг гэсэн үг байхгүй. Манай хүүхдийн сайн амар дуртай зүйлт юм таслаа хийх юм аа. Тэг бүр ингэ амар гоё эхэлж байгаа. Одоо яг нэг хүн ингэ яг уран бол яг газраар байна. Shanti маань болохоор 1980 оны 10 сарын 13-нд Нью-Йоркт өссөн, төрсөн, унган уугуул, өгшөлтэй эмэгтэй юм байна. Тэгээд бүтэн нэр нь болохоор Shanti Sequoia Douglas гэдэг юм байна. Тэс тэгсэн шийдэн бүтцээ ах юм аа. Би айгу тавч бөгөө тодорхой айгу хурдан ярихыг бодъё заяа. Shanti болохоор алин том байхгүй юу? Тэгээд анхны хүүхд юм чи угаас яг бүц хэлэлт донд ээж нь болохоор бүжгийн багш, аав нь болохоор дуучин. Ээж нь болохоор ингээ айгу амбицтай эмэгтэйсэн. Багасаа ингээд югаарч дутаагүй маш их тийм спортын дунд айгу тийм охноо ингээ хайрлаа, дэмжээд тийм эрүүл гэр бүл төссөн юм байлээ. Тэгээд ээж нь болохоор ингээ өглөөнөөс орой хүртэл ингээ битүү бэлтгэлтэй, битүү бүжгийн багшлаар ингээ хичээлтэй гэсэн үг байхгүй юу? Хичээлтэй. Тэгээд тэр болгонд нь Shanti дагаж явдаг. Тэгээд нэгсэндээ өөрөө бас бүжгийн одоо ээжийн бүжгийн хичээл заалгаад бүжгийн хичээл орно штэ. Тэгээд ээжийнхаа ангид өглөө явчаад тэгээд угаасаа яг ээжтэйгээ өвлдээд орой өглөө 10-аас орой 8 хүртэл яг бүжгийн заалны ээжтэйгээ хамт байдаг гэсэн. Бүх төрлийн бүжийг бүжгэлж чадна. Самба, сальса, латин Америк бүх төрлийн бүжиг, хип-хоп, одоо модерн бүх төрлийн бүжийг бүжгэлж чадна. Тэгээд бичсэн чинь нэг удаа ээж нь ингээ 2 давхартай байжсэн гинэ, башин 2 давхарт. Тэгсэн чинь доор ингээл радиогоор амар гоё дуу явсан гинэ. Тэгэл доошо гүйж буугаал. Санийх ямар дуу байсан бэ гэлтгсэн чинь. Тэрний дуу, Mary-ийн тийм дуу гэлтгсэн. Тэгээд хин дуулж уу гэлсэн мэйл гэсэн чинь. Би дуулсан гэл. Ашигтэй тэгсэн гинэ. Тэгсэн чинь хутлаарай те гэсэн чинь. Нэр нь би дуулсан. Чи зүйл дахиад дуулаад тах та гэлтгсэн гэсэн. Тэгээд Shanti дуулаад тэгээ охин ээж нь бүр ингээд миний охин урлагийн л болох юм байна. Миний охин дуучин л болох юм байна гэл. Тэгээл voice coach-уд буюу улаач багш нар дээр очиж юунд суугаал, сургалтанд суугаал. Тэгээл ерөөсөө багасаа яг урлагийн хүн болно гэж бодсон уу? Үгүй. Хичээлдээ бүх ингээд жигд сайн хөвгт идэв штэ. Бүх юмдаа онц урлагийн ч байдаг, спортын ч байдаг, хичээлэн ч байдаг. Бүх юмдаа сайн тийм заяа. За ингээ урлагийн хийж юм бүжиглэн дуулна, амар дуулна. Тэгээ байжснаа дээрэс нь амар спортлог. Гүүн, холын харайн, тэгээ дээрэс нь cheerleader заяа. Cheerleader гэж нэг хөгжөөн дэмжигчдийн багт байдаг. Дээрэс нь хичээлдээ сайн. Тэгээ олон нийтийн арга хэмжээнд амар соордог, volunteer айгуу сайн хийдэг. Ерөөсөө тийм. 10 жилээ төгсөхдөө Princeton-ийн тэтгэлгээр хуулийн ангид орохоор ирэх үссэн гэсэн. Тэгсэн манай хүн тэндээ явсан уу? Үгүй. Би дуучин болно гэд явцаа. Дуулалтынхаа ингээл бичлэг бүх юмнуудыг ингээл юунуудад өгч байгаа штэ. Тодорхой ингээл студиудад ингээл явуулж байгаа штэ. Тэгээд Jive, Def Jam хоёр хоёулаа урилга явуулсан гэсэн. Манад ураад ирээч гээд. Тэгээд манай охин нэгсэндээ Jive руу явж байгаа байхгүй юу? Jive-да ирлээ. Тэгээл мэдээж одоо студиуд өөрөө дуугаа бичдэг юм чинь. Тэгэл өөрөөр нь дууг нь бичүүлүүлээл. Тэгээл ганц 2 студиуд оруулаад бас нэг ганц 2 дуу мó хийсэн юм шиг байгаамаа. Тэгээ студиуд нэрт орсон. Тэгтээ дараагийн ингээ шинэ хүүхэд ирэхээр тэрнийх нь одоо ажил нь яваал. Тэгээл манай охиныг жоохон халтуулаад дараагийн охин ирэхээр дараагийн хүн ирэхээр ингээл манай охиныг жоохон халтуулаад тэгэл нэгсэндээ бас ганц 2 дууг нь одоо шелфэнд буюу ингээд жах ингээд нөөцлөөд байгаадсэн гэсэн. Тэгээ яах вэ? Зүгээр суухгүй штэ. Болохгүй штэ энэ хаагаад ингээ хүлээгээ суугаад байж болохгүй штэ чинь нас нь явж гин, цаг явж гин. За Chris Corey болохоор продюсер, ах нь буюу Irv Gotti гэж залуу байгаа.
Тэгээд ингээд бүр пүшлээдсэн гинэ. Чи ингээд энэ охиныг сонсоод үзчихье чи. Irv Gotti болохоор тухайн үедээ одоо нэг Jarul гэж залуу уушлаа. Jarul-ийн продюсер байсан байхгүй. Тэгээ яг Jarul руугаа бүр ингээд бүх анхаарлаа яг зөвхөн 60 ингээд бүр ингээд цон vision гэж ярьдаг да. Бүр ингээд зөвхөн тэрлүү фокуслаад өөр юу ч харахгүй. Тэгээд исэн болохоор нь яг утсан юм шиг үлээ. Тухайн үед ч юм болохоор яг тэр хоёр одоо ах トゥ Gotti хоёулаа Def Jam-аас өрөх тусгаарлаад Murder Inc гэдэг лейблээ байгуулад удааг байсан байхгүй юу. Тэгээ тэрнийх нь хамгийн том мод нь Jaa. Тэгээд Jaa бол ерөнхийдөө тухайн үедээ бол жахан тийм hardcore rap хийдэг байсан. Одоо нэг айлч хамаас таалан стандараа буу мууга гаргаад тэр ингээл тиймэрхүү hardcore rap хийдэг гэж хагаад яалтчгүй тэр чинь тэгэл яг тухайн үедээ ингээл явж байгаа ч гэсэн одоо цагийн урттайгаа л тэр ч одоо хүн болгон тийм нэг юм цуснууд юм хүчрхийл сонсоод яваад чадахгүй шүү дээ. Тэнгүүтээ эфемер явах боломжтой нэгсэндээ commercial дууныг юм зөвлө хайрын хипхоп дуулахаар болоод тэгээ тэр үед нь яг хувьсгалын тохироо азар нэмэр ингээд хаяа манай ашинтай ороод ирчих. Тэгээ ашинтай гэхдээ шууд лейблд бол аваагүй шүү дээ. Тэр одоо авиастай юм бэ, хэр хөдөлмөрч юм бэ, яаж ийн гэл ингээл хараал Irv чинь ингээл хараал ингээл ажиглал. Студидтэй л одоо ингээ бай. Ерөөсөө хүн урлын хүн болоо гэвэл студидтэй л хүн ойрхон байна. Хүн ингээд сайн уран бүтээл хийгээл студидтэй л хүн байна. Chris Gotti гэдэг залуу чинь өөрөө Jay-Z гаргаж ирсэн, DMX-ийг гаргаж ирсэн, тэгээ Jaa гаргаж ирсэн. Ер нь тийм гудамжны хипхопын төрлийн хүн байхгүй юу? За тэгээ эдний лейблд ямар эрхтэй хүмүүс ирэх үү бодтоо. Баг тэгээ Irv өөрөө ярьж байгаа хгүй юу? Манай лейблд бол баг 40-50 залуучууд ингээ ирдэг. Бүгдээрээ гангструуд. Тэгээд тэр донд ганцхан охин бүртэйгөөд үйж байгаа. Тэгээд тэр нь манай Shanti. Тэгэл энэ хий гэлээ тэнгүүд Irv танилцуулахдаа болохоор ингээд манай анги артист гээд Артур болохоор тэгж ярьдаг гэсэн гэсэн. Энэ та нарын оролцдог хөв буюу тэр хүүхэн чинь биш ээ. Энэ бол манай лейблийн ирээдүйн гүнж. Манай гүнж түнтэй гүнжтэй харьцаж байгаа юм шиг харьц. Та нар ингээд давраг алаа шүү. Тэгээд ингээд нэг юм араараа бол тиймэрхүү юмсан урдаа бол ингээд манай артист гэдэг нэг жаа юм. Тэгээд нэг өдөр Fat Joe гэдэг рэпер байгаа штэ. Fat Joe Shanti руу яг ярьсан гинэ. Студид хүрээ дээр тэг нэг дуу хийж байгаа. Тэг энэний дахилтыг хийх хэрэгтэй байна. Тэг би ч хамт ингээд ганцхан л боломж олгож гин. Тэгээд чи ирээд дуулаад чадвал ингээд чиний золчин чадахгүй бол тэгэл дараагийн эмэгтэйг би дуудаж шүү гэлэхэд байхгүй юу. Очоод дуулаад тэг гаргасан дуу инэ. Jaa байсан Always on Time. Тэгээд энэ хоёр нь хоёулаа жинхэнэ хит заяа. SNL дээр Jaa-тайгаа хамт дуулсан. Өөрөө болохоор ярихтаа ингээд сандарч үхсэн гэсэн бүр ингээд сандраад яг ингээд үхсэн. Тэндэр бол хөөргөн л байгаас нэ. Хөөргөн. Тэгээд 2002 онд манай охин өөрийнхөө анхны бие даасан дебют альбом буюу Shanti гэдэг альбомыг гаргажаа. Анхны альбом гэхэд бол алсан заяа. За хүмүүсийн хамгийн сайн мэдгээр нь Foolish. Энэ клип нэр гардаг ах бүр юу. Ямар гоё ах. Амар гоё ахсан гэдэг байж үлээ. $10 happy. Хоёр дуу шууд хит болоод тэгээ шууд гэрээ хийсэн. Гэс нөгөө Irv чинь амар толгойтой. Тэгээд шууд гэрээгээл чи минийх гэл авцсан заяа. Тэгээ бас дундуур нь бас хүмүүсийн дуунуудыг зохиолгоно. Тийм одоо хүүк мөг тахилмалт тэдний нь бол хэлгэн. Тэгээд Ain't Funny гэж J-Lo Jarul хоёрын дуусан дуу байт юм аа. Тэр J-Lo-гийн хэсгийг Shanti бичсэн гэдэг. Тийм. Гэтэ ямар ч кредит аваагүй. Ер нь гараагүй гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр loyalty эднээс угаас авахгүй. Тэгээ яагаад чи тэндээс аваагүй юм гэдгсэн чи. Үгүй би нөгөө нэг би альбисээр ороочгүйсэн. Тэгээд жоохон байсан би тэр чи айгу дээр үед бичсэн дуу байсан юм аа. Тэгээд тэрийг ингээд эднэр сонсоод дэжгүй мэн энийг ашиглаж магадгүй гэж орхичоод тэгээд ашигласан байсан. Тэгээ би ингээд сонсчоод яагаад ингээ миний дуу ингээд авцаа ингээд амар ууралсан боловч яг эсэргээрээ за тэгээ миний дуу J-Lo дуулж штэ. За гэдэг айгу баярлсан гэсэн. Яг ингээд харин тийм.
Done chose me ever since you told me. Now only God can hold me. I met so many men and it's like they're all the same. My appetite for loving is now my hunger pain. Гэсэндээ демог ин аваад вокалтай буюу арын хоолойтой хамт ашиглацсан гэсэн үг. Тэгээ ямар ч кредит өгөөгүй, ямар ч лоялти эднэр бол өгөөгүй. J-Lo ихч эндээ сайн дөө. Shanti Irv-тэй дотны харилцаатай болсон. Тэгээ энэ хоёр одоо альбан бусаар үерхсэн гэх юм уу. Shanti болохоор тухайн үед 21-тэй, Irv болохоор 30 настай байсан. Тэгээд Irv бол ихнэр хүүхэдтэй. Тэгээ гэр бүлээр гадуур харилцаатай байсан гэсэн үг. Гэтэ Irv-ийн Shanti тандж байгаа нь за нэг тэгэд хоошоо яриа заяа. Хуцаж өгнөө хоошоо их гоё юм болно тэгээ зүгээр. Just хүлээж аваа заяа. Stay tuned. Ингээд 2003 он болж байна. 2003 онд түүний 2 дахь альбом буюу Chapter 2 гэдэг альбом гарч байна. Mesmerize. Love it when you look at me, baby. Rain on Me. Rock with You. Миний жаахан би нөгөө нэг өмнө ярьсан шүү дээ. Ингээд Irv-ийн хоёр жаахан хэцүү гэд. Тэр нь яг ийм байхгүй юу? Irv чинь нэгт лейблийн захирал ерөнхий продюсер нь. Хоёрт энэ хүн 30 эдэн настай, хөрөнгөтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй ир хүн. Shanti бол дөнгөж гарч ирж байгаа 20 эдэн настай. Тэр эрх мэдэлтэй ир хүн юу ийх үү? Тэр эмэгтэйг зүгээр л бүтэн контролдсон шүү дээ. Тэгээ контрол ягаан жишээ нэг юм ингэж аа. Shanti зарим нэгэн уран бүтээлч өөртөө хамтрыг гэсэн саналын талаар сонсоочгүй байдаг гэсэн. Одоо жишээ нь Kesha Cole гэдэг эмэгтэй дуучин байгаа. Kesha Cole Shanti-тэй хамтдаа дуу хийгээд гисэн гинэ. Тэгсэн чинь Irv шууд чамтай дуу хийхгүй гэсэн. Гэт cancelдсан заяа. Тэгээд Kesha ингэжсэн аа. За гэ болцоо. Тэр болохоор яагаад гэдгийг тайлбарлаагүй. Тэр хоёрын дунд угаас ямар одоо харилцаа яриа болсныг бол хинч мэдэхгүй шүү дээ. Төөр сүулт нь Shanti мэдсэн заяа. Kesha Cole надад санал тавьж исэн юм байна гэдгийг мэдсэн. Тэг хамгийн гол нь Kesha Cole ганцхан тийм хүн биш. Зөндөө олон уран бүтээлч Shanti-гаар одоо тахилтаа дуулуулъя, хамт дуулъя гэдэг юу ирсэн. Тэгэл шууд Irv тэрийн тэг чи тэрнтэй дуулна, тэрнтэй дуулахгүй, тэрнтэй ингэхгүй бүгдээр ингэ Irv шийддэг. Тийм. Тэгээд бас дээрэс нь нэг юм одоо ийм хүний сонио хандлага гараад харж Холливуд чинь жижиг юм чинь би нэг юм мэдэн штэ. Тэнгүүт наа чи амар дива зантай нэг уул ингээл юм шиг артист юм гэж хүн амьтантай ингээл хамтарчдггүй амар дива зантай гэдэг байсан гинэ хүмүүс нь. Тэгээд ингээд дараа нь продюсеруудтай хамт харилцаж үзэж мэдэн штэ. Тэнгүүт нөгөөдөл нь чи юм кул байсан юм уу гэдэг зөө. Бас нэг жишээ Fabulous гэдэг нэг дуучин мэдэн штэ. Дуучин рэпер л их бах та. Rapper Fabulous Into You гэдэг нэг дуу Тамия гэдэг одоо дуучинтай хамт дуулсан байсан гинэ. Тэгсэн чинь Тамия гинтг нөгөө мэсэлт орохоор болоод тэгээд Тамия ингээд клипэнд нь тоглож чадхааргүй болоод Dante-г гуйсан гинэ. Яг тоглохын өмнөхөн Irv гинтгийг залгаснаа, Fab руу залгаснаа, Shanti наадхан дээр ч тоглохгүй. Чи өөрөө надад очроолоо гэдгийг гинтгийг ингээд бүх юм cancelдсан заяа. Тэгээ Fab бүр ингээд fuck man. Одоо яах вэ гэдсэн чинь ашгүй нөгөө Тамия айгу хурдан одоо эдгэрч таарад тэгээд клипэнд өөрөө тоглосон гэсэн. За тэгсэн 2003 он болж байна. Mirroring лейбл дээр улсаас шалгалт хийсэн байгаа. Ямар одоо нөгөө хэрэг үүсгэсэн бэ гэхээр мөнгө угаалтын хэрэг үүсгэж агаад тэгээ сүүл рүүгээ зарим ингээд mirror буюу ингээд аллах маллахын хэрэгт холбогдуулаад явцсан. Нэг юм алтартай нэг юм хар тамхи картелийн одоо эзэн гэх юм уу? Kenneth McGriffin буюу aka Supreme гэдэг юм залуу байдаг гэсэн юм байна. Тэгээ энэ залуу 10 хэдэн жилийн ял аваад шоронд байжгаад тэгээ хугацаанаас өмнө судлагдаад гараад удаагүй байжгаад эдний Irv-тэй ер нь дотносоод сүжрээд байгааг нь анзаарсан гинэ. Засгийн шалгалт явуулаа бүх бичвэр бүгдээрийн шалгаад тэгээ энд бол ингээ money laundry буюу нэг хэдэн сая долларын одоо мөнгө угаалт явагдсан байна гэд хэрэг үүсгээд шүүх хурлын явагдаад тэгээд Kenneth буюу нөгөө нэг хар тамхины одоо картелийн эзэн залуу байгаа штэ. Тэр залууд болохоор насаар нь 20 ял. Ах 2 ах 2 байгаа штэ тий. Бүх хэрэгт холбогдолтой гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж одоо нөгөө нэг тангартны шүүх нь үзээд тэгээд тэр хоёр бол ингээд слайд ингээд гарсан юм шиг байна. Гэхдээ энэ хэрэг бол одоо эдний лейблийг бүр ингээд reputation гэж ярьждаг шүү дээ. Ингээд нэр хүндийг бол бүр ингээд навсан. Тэгээд нэг хэсэгтээ одоо Холливуудынхан тэр чигээрээ одоо Mirroring-ийн энэ артистуудыг гадуур
Өөрхон гэх юм уу? Жаахан тэгсэн юм шиг аа. Нэг Supreme гэдэг залууч нь яагаад насаараа авсан бэ гэхээр бас дээрээс нь хэд хэдэн рэпрүүдийн одоо тухайд чинь шууд ингээд буудчихдаг гэсэн чинь амар. Тэгээд хэд хэдэн рэпрүүдийн одоо аллагт холбоотой болох нь нотлогдсон учраас насаараа орох ял авсан шүү. Ингээ 2004 он болж байна. 3 дахь альбом буюу Concrete Rose гэдэг альбом гарч байгаа. За Concrete Rose дотор уулан дайжгүй альбом. Лейблийнх нь нэг юм reputation унтсан шүү дээ. Ингээд одоо нэр хүнд ингээ унтсан учраас олигтой промогийн чигээгүй, промо хийсэн ч яваагүй. Тэгээд нэг гэсэндээ сайн борлогдоогүй. Гэтэ flop болоогүй. Ер нь дуу хөгжим жаахан хударч явах шиг байна. Ер нь тэнгууд манай хүн кино тоглосон. John Tucker өөхөх ёстой гэд. Сонсчихсон уу? John Tucker must die гэд. Ер нь бол үзчихсэн л байгаа. John Tucker гэд ингээд 10 жилийн кино заяа. 10 жилийн хүүхдүүдийн тухай кино. Тэгээд нэг шийц номны хөө. Good boy. Thank you. Эцэнгээс нэгэ төсчөө тоол хийе за. Гураахан гурлаа нэг John Tucker гэдэг нэг сагсан мөнгөний багийн амьлаа годоглогчтой зэрэг үргэлдэг. Тэгээд зэрэг үргэлдэг дээ мэдгүй байжгаад нэг шинээр шилжиж ирсэн охин нь тагуу зэрэг үргэлдэг гэж хэлээд тэгээд нөгөө гурван тэр Кэриг Tucker-ийн үүдээс тавиад тэгээд нэг тиймэрхүү айгу сайхан happy ending дуустдаг. Тэгээд тэр нь гэхдээ John Tucker-тайгаа үргэлтгүүлдэ өөр нэг залуутай үргэлдэг. Үерхэд дуустдаг. Тим кино байна. Гэх мэтчлэн кино, Broadway шоу эднэр тогсон юм билэ. Шүүх хурал явагдал хаа. Тэгээд шүүх хурал нь явж хахад Irvin одоо юунасаа болоод Labels-ээс болоод кино мөн тоглоод нэг жах юм бие дагаад ирэнгүүт нь уурлаад Чистэ бид нэлээд ингээ нуруугаа харууллаа чи бидний хийсэн орсон гэл амар хүмүүрээд гарсан гинэ ингээл ачуугаасаа тийм юм мэдрээгээд тэгээд шанти болохоор хэлж байгаа байхгүй үгүй штэ би тэдний бүхэл үед байсан хэцүү үед нь ч байсан жаргалтай үед нь ч би байсан хэцүү үед нь ч гэсэн би байсан би тэгэл Ашны киноны зураг авалттай ч гэсэн би зураг авалтныхаа дундуур би ингээ шүүх хуралтанд хамтаа суугаал юу болж ийн яаж ийн ингээл бүгдээрэнд нь би байж л байдаг байсан. Тийм байхад яагаад ингээд юм муухай юм яриад байгаа юм би ингээл ойлгохгүй нэг чалаараа л тайлбарлаад байдаг. Гэхдээ энэ чинь ингээд илүү эрх мэдэлтэй хүн шүү дээ. Эрх мэдэлтэй эрхтэй хүн илүү танилтай эрхтэй хүн. Тэгээ тэр хүний үгийг сонсгоо эсвэл зүгээр нэг 20 эдтэй нөхний үгийг хүн сонсгоо. Тэгээ 2003 онд манай шан тэнийг хүнтэй танилцсанаа. Бид бүхний мэдэх алтарт рэпер Nelly. Нэлитэй энэ хоёр яаж танилцсан бэ гэхээр Grammy-гийн юм дээр хийсний ясал дээр нь Nelly Shanty хараад гарын үсгийг авах гэж очиж танилцчихсэн гэсэн. Ингээ би чамаас хас тийм маань гарын үсгийг өөртөө хөөж Nelly Shanty дээр очиод тэгээ Shanty окей гэл тэгээл хамтаа зураг авахлаа тэгээд гарын үсгийг өгөөд тэгээд анх танилцчихсэн гэсэн. За тэгээ энэ хоёроос чинь хойш ер нь нэг тийм дундын нэм chemistry байгаад байгаа байхгүй юу? Тэрс ингээд болж чадахгүй, бас болж чадахгүй амарлаг юм хайптай явж исэн Murray чинь нэг ерөнхийдөө ингээд нэр хүнд ингээд цогцлтын байдалд орчиж байгаа юм. Нүн дайны хажуугаар дайчин гэдэг шиг манай жаачи ер нь ингээд Murray ганц ингээд одоо бараг од залгах нахгүй юу. Тэгээд жаач нь 50 центтэй он удаан жил үргэлжилсэн бифтэй юм байна. Бүр ингээд 90 оны сүүлээс ахуулаад үргэлжилсэн. Тэгээд тэр нь яасан бэ гэхээр 50-гийн jewelry буюу ингээд нөгөө нэг юм одоо зүйлт мүлтэн л алгалсан юм шиг байна. Тэгээд тэд нөгөө тухайн үед хажууд нөгөө жаагийн залуучууд байсан. Тэгээд жаагийн залуучуудыг энэ одоо сэрдээд тэгээд танаа хүмүүс чи миний ингээд юуг яасан маасан чийстэй ингээд тэгэж нээдрээс мус уулгаач нээдрээгээд буу юм болоод тэгээд тэрнээс ахуулаа нөгөөт нь жаастай битээсэлээ би тийм байхгүй нээдрээгээд тэгээд тэр чинь дуугаар айгүйх би энэ рүүгээ дис шиддэг байсан юм байна. Тэгээд дислээд ерөнхий биф чи ингээд явж агаад 2000 онд нэг клубт нөгөө хоёр чинь таарад тэгээд мэдээж цотонуудын болоод тэнгүүтээ жаагийн залуу нь 50-г очиод хутгалцсан заяа. Бүр хутгалцсан. Бүр ёо. Тэгээд тэрнээс хойш чинь 50 чинь бас нэг юм ялгаа байна. 50 чинь өөрөө айгу хүрээл өргөнтэй, танилын хүрээ их өргөнтэй, хүмүүстэй их гайгүй найзалдаг. Тийм хүн биш юм. Одоо чинь Eminem, Dr. Dre, Jay-Z эднэртэй илүү одоо найзууд гэх юм уу. Тэнгүүдээ нөгөө чи хутгалуулсан хүн чи яах юм бэ? Намаа ингээ хутгалчлаа энэ чи инглээ наа жаагийн хүмүүс чи юм байна тийм байна. Тэгээд нэгсэндээ артистууд буюу Холливуудтай жаагийн нэр хүнд ингээд гонцсон байхгүй. Хөлөг одоо живж штэ. Тэгээд энэ дотор чи манай охин байгаа штэ. Тэгээд хамтдаа живнэ үстэй тэр чинь. Тэгэл хамтдаа живцэн гэсэн үг байхгүй. Ер нь ингээл уналтын байдал байсан гэсэн үг. Тэгээд шүүх хурлан дууссан. Эдгээр нөгөө нэг цагаатгцсан хэрэгээс мултарсан. Def Jam-д энэ хоёр байж байгаа. Def Jam-аас гарсан. Тэгээ одоо энэ хоёр ч буцаад Def Jam дээр очиж байгаа. Ерөнхийдөө Universal руугаа буцаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ нь 2008 он. Тэгээ 2008 онд манай охин Declaration гэдэг альбом гаргасан. Йоо, за энэ бол үнэхээр
Үнэхээр гоё альбом. Би яг энэ үеэс амар сайн сонсдог байсан байхгүй Шантиг. Good. Can't leave the house, I know he's coming right back. Got that good, I got that good. The Way That I Love You. After all this time that we tried, I found out we were living a lie. За хамгийн гоё Body on Me. Way that you walking, the way that you talking, you're the one I wanna spend this night with. Нэлигийн нэг амар гоё эр хүн шиг зан гаргасан. Одоо нөгөө нэг 50 жаата ингээд бифтэй байхдаа ингээд Lidney Murray-ийн бүгдээрнгийн лейблийнх нь бүгдээрнгийн ингээд муулаалцтай гэсэн тэрмүүдийн нэг жижиг эсвэл ийм жама ийм баа гэсэн that little bitch music гэл ингээд амар муухай дормжлоод исэн юм лээ. Тэгээ Nelly яг одоо яг энэ үеэрээ 2008 онд ч яг тэрнийх нь яг дараа Nelly ингээд 50-г яг тайзан дээр гаргаж ирж хагаад за андаа одоо ингээд Шантигаа суучлалт гуйчих гэдгсэн. Тэгээ 50 Shanti, I'm sorry, okay? I'm sorry. Тэгсэн. Уучлалтгүйсэн. Тэгэл зэрэглэлийнхэн бүгдээрээ ингээл энийг л алгаж шаал. Тэгэл за одоо ингээд бүх юмаа ингээд дуусгая гэдгээд эвлэрсэн гэдэм билээ. Nelly бас гоё ир хүн шиг зан гаргасан гаас те. Өөрийнхөө эмэгтэйг ингээд нэг гэсэндээ ингээд нэрийн цэвэрлж гин гэсэн шүү дээ. Даанч Nelly чинь новшийн хүүгэмсэг. Тэгээд 2013 онд энэ хоёр нийтдээ 10 жил оноондоо харилцаатай байсны дараа альбиасаар салсан юм байлээ. Тэгээ Nelly бол Шантигаас салаад Шонтел гэдэг эмэгтэйтэй үерхсэн. Тэгээ эндийг бол 7 жил үерхсэн юм билээ. Нэлээд удаа хугацаанд үерхсэн. А манай Шанти болохоор ер нь бол маш private хүн гэсэн. Ингээд хамаагүй өдөр үерхэл нэтри юмнуудаа ерөөсөө ярьдаггүй. Deshaun Jackson гэдэг залуутай үерхсэн юм байна. Гэтэл энэ хоёрлыг удааг юм шиг лээ. Тэгээ James Harden гэдэг NBA playerтэй тоглосон юм. Үерхсэн юм байна. Энэ гэхдээ жоохон serious болсон юм шиг лээ. Ээжтэй ахвалцсан зураг мөргөнд байдаг гэсэн. Одоо тэгээ дараа нь 2020 онд Fall Slowly гэдэг дууны клипэнд нь хамт тоглосон Junior Lucas гэдэг залуу. Энэ rapper юм шиг лээ. Тэгээд энэ залуутайгаа 2 жил үерхсэн. Бүр нэлээд serious болсон гэсэн. Баран ингээд хүүхэд мөхт гаргахаар яриад байж байгаа. Тэгээд бол салсан юм билээ. Эвлэ буцахгүй цаашаа одоо хин рүү хаашаа ямар лейбл рүү яаж явах уу гэд ингээд зогссон. Тэр үедээ Shanti одоо ингээд 7 major одоо юм лейблүүд байдаг гинэ. 7 шиг тийм major лейблүүд долуулангаас нь санал ирсэн. Shanti ингээд манад орооч бүгдээр ингээ. Тэнгүүд Shanti долуулангийн decline буюу татгалзсан. Яагаад тэгэхээр долуулаа 360 гэрээ 360 гэрээ гэх юм уу 360 гэрээ гэж яхам 360 хям гэдэг шиг 360 гэрээтэй. За энэ 360 deal гэж ярьд юм билээ. За 360 deal нь яадаг вэ гэхээр заяа. Артист тухайн лейблтэй гэрээ байгуулчин тий. Тэнгүүд за тухайн лейбл бол тэр артист хөрөнгө оруулалт оруулж байгаа бүх клипний бүх тэрнтэй холбоотой бүх маркетингийн зарчлагын бүх юмыг бол одоо лейбл дааж байгаа. Гэхдээ зөрүүлээ тэрнээс нь олж байгаа ашгийг дийлэнх хувийн лейбл өөрөө авна. Тэгээд цаашлаад зөвхөн тэр уран бүтээлтэй холбоотой орлогыг биш реклам, зар сурталчилгаа, кино, reality show, merchandise юу гэдгийг тэрнтэй холбож байгаа бүх зардлаас нь ихэнх хувийн авдаг. Дийлэнх хувийн лейбл авдаг. За яг сайнараа бодъё. Заас таймраад болоо тэрнээс нь ингээд юм болгоноос нь лейбл авна гэсэн үг. Муугаараа бодоход яг лейблд эрсдэлтэй юм бол үүсэж байгаа. Тэр одоо дуучин чи од болно уу гэдгийг баталгаатай биш шүү дээ. Бас эрсдэлээ үүрж байгаа. Гэхдээ сайн авж байгаа хүмүүсээсээ илүү их авна гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээ хугацаа нь бол ер нь хөвчлэн 3-5 жил байдаг. Тим юм болно гэдгийг мэдж байгаа учраас Shanti бүгдээр ингээд 360 гэрээ гэдгийг бүгдээр ингээд энэ 360 хям гэдэг шиг сонсдог юм аа. 300 тухайн үед чи яг ингээд 10 он гэдэг чинь яг ингээд хөгжмийн ингээд жанр солигдож байгаа байхгүй юу? R&B ингээд 2000-аад он ингээд алж исэн маш тэ R&B бүх ингээд R&B, hip hop, R&B, soul эдгээр чинь ингээд бүх артистууд ингээд алж агаад жанр солигдоод нэгсэндээ нөгөө нэг EDM everyday shuffling юм dance music юм уу тэд нар чинь ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр чинь энэ үед гэтээ яг зарим нэгэн R&B дуучтал айгүй гоё ингээд шифтлээ төнхөн шифтлээ гараад ирдэг. Зарим нь болохоор нөгөө улаан яг цэвэр R&B-гаараа үлдсэн хүмүүс бол нөгөө яалтчгүй сонсогчд нь багасаад зритель нь бол цөөрөөд ирнэ. Тэгээ энэ ийм үе байсан болохоор Shanti-гийн ер нь дуунууд нь яг нөгөө R&B дуунуудаа л хийж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг жаахан багассан юм шиг байна. Тэгээ 2013 онд Braveheart гэдэг 5 дахь альбом гаргаж байгаа. Тэгээ Braveheart гэдэг альбом маань нийлээдээ зориулсан юм билээ. Тэгээд жаахан тийм одоо cheering хийж байгаа. Одоо салах, heartbreak жаахан тиймэрхүү бинтэй альбом шүү лээ.
13 оноос хойш ерөнхийдөө бол ингээд энэ альбом гараад дахиж бол нэг одоо тийм сүртэй альбом нэтер бол хийгээгүй намгүй байсан. Тийм баяртай мэдээ байгаа. Тэрний яаж байгаа вэ гэхээр манай Ashanti өөрийнхөө дууны эрхүүдийг эзэмших эрхүүдийг буцааж авч чадсан гэсэн үг. Энэ болохоор яаж болсон бэ гэхээр би ингээд амар хараар тайлбарлая заяа. Тэгэж Ashanti-гийн гаргасан дуунуудыг Murdering буюу production label нь өөрөө эзэмшнэ. Гэхдээ нэг юм хуулийн симхи цорхоо байдаг. Тэрний яадаг вэ гэхээр ямар ч дууг эзэмшээд ингэж байгаа ч гэсэн 20 жилийн дараа тухайн дууг яг ижлэхэн дуучин, яг ижлэхэн одоо байдлаар дахиж рекорд хийгээд дахиж одоо бичүүлээд тоолоо молоо бүх юм бичүүлэх юм бол тэр дуу нэгсэндээ одоо энэ эзэмшлийг тэр Ashanti дахиад авч болно гэсэн үг байхгүй юу? Ойлгогдож байна уу? Тийм, тэгэнгүүт ингээд дахиад авчиж боломж. Яг энд Irv эзэмшиж байгаа. Гэхдээ энэ дээр дахиад давхар эзэмшнэ гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэтэй холбоотой орж ирж байгаа бүх мөнгнүүдийг Ashanti өөрөө авна гэсэн үг. А энд байгаа дуунуудаас чинь тодорхой хэмжээг нь л авч байгаа штэ баг нэг 10 юм 20% ч юм уу тий авч байгаа. А энд болохоор яг 100% өөрөө авна гэсэн үг байхгүй юу? That's cute. Нэг. За тэгээд бас дээрэс нь 2022 онд Irv өөрөө Murdering-ийн каталогуудыг буюу Murdering-ийн эзэмшижсэн бүх дуунуудынхаа эрхийг энэ газар зарсан $300 сая зарсан. Тэгээд зарангууд одоо энэ газар Murdering-тэй ингээ бүх холбоо тасалж байгаа гэсэн үг. Ингээд Ashanti ингээ бүх холбоо тасалж байгаа гэсэн үг байхгүй. Энэ 3 талын хилцээр биш. 3 талын хилцээр биш. Одоо ингээ 2 талын хилцээр болж байгаа байхгүй юу? Одоо Murdering ингээд юунаас гарсан заяа. Хилцээрээс ингээ гарсан. За одоо энэ хоёр байгаа гэсэн үг. Тэгэнгүүт Ashanti дахиад тэр одоо нөгөө нэг 20 жилийн дараа дуунуудаа дахиж рекорд хийхэд тэр дуунуудыг шинээр эзэмших эрх нь байгаа шүү дээ. Стил байгаа. Тэнгүүд өөрийнхөө 3 юм уу тэдний одоо 4 альбом байсан гэхээр 4 альбомынхаа бүх дуунуудыг шинээр дахиж рекорд хийгээд дахиад тэрийгэ промот хийгээд дахиад тэрийгэ зарах юм бол тэндээсээ бүх ашгаа 100% өөрөө авчна гэсэн үг байхгүй. Тэр нь хин ташиггүй. Энийг 300 саяар худалдаж авсан энэ компани ташиггүй гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо тохиролцоо юм. За Ashanti хайрт минь хонгор минь хоёулаа тохиролцъё. Энэ хоёр тохиролцоод нэгсэндээ Ashanti тэр айгүй өндөр дүнгийн хувь авахар тохиролцсон юм шүү л. Гэхдээ яг хэд гэдгийг хэлэхгүй шүү дээ. Тэр чинь хуулийн нууц юм чинь. За нэг юм сайхан мэдээ. Би одоо нэг олон гоё сайхан мэдээ сонсгоноо. 2021 он болсон. Би их тэнийг үзэж байгаагүй л дээ. Нэг юм шоу болт юм шиг үлээ. Тэгээд энэ Virtue гэдэг шоун дээр болохоор тайзан дээрээ Ja Rule, Fat Joe хоёрын байдлын хэсэг гард юм шиг байна. Тайзан дээр тэр ингээ байдалтжсэн байхгүй юу? Тэгээд угаасаа Ja Rule чинь найдаж одоо Ashanti шүү дээ. Тэгээд Ashanti тэгээд тайзан дээр баахан хүмүүс ингээ угаасаа би бичлэгийг оруулсан заяа. Баахан хүмүүс ингээ тойрол ингээ бүгдээр ингээ амар тонт болааг одод чи ингээ тойроо зогссон. Тэгээд тэрэн дээр ингээ Ashanti ингээ гинтгий ингээ тайзны ингээ хажуугаар ингээ гараад ирсэн байхгүй юу? Нэлээ Ashanti-г харамгацаа. Түүний зүг татагдаж шууд очиод амар гоо тэврээл авдаг заяа. Тэгэл Ashanti ч гэсэн тэгэл амар тэврээл. Яагаад энэ хоёр юм ойрхон байгаа гэхээр 13 онд салсан шүү дээ. Тэгээ 13 онд салаад тэгэл яг бүх холбоо харилцаагаа тасалсан байсан юм билий. Тэгээд таслаад бараг тэрнээс хойш анх удаа яг таарлцсан юм шиг байна. Нийлээ энэ хоёр тэгээ цаашаага үерхсэн. Буцаад нийлцээ. Тэгээ нийлээд бүр 24 оны 4 сая 17-нд манай Ashanti жирэмсэн гэдгээр зарласан. Би тэг хамгийн гол ингээд амар баярлаад байгаа нь би Ashanti-гийн энийг бэлтэж байгаа л би мэдсэн заяа. Энэ хоёрыг би ингээд суугаад хүүхдтэй болоод бүр гэрлээд одоо болтол юм гой байгааг нь юунаас мэдээгүй бүрээ. Юу өмнөөс нь баярлаад идэг заяа. Гой. Тэгээ 14 он жирэмсэн гэдгээр зарласан байхгүй. Тэгсэн чинь үшээ энэ хоёр 13 онд хормоо хийцэн байсан билээ нууцаар. Тэгээд хөрхөн хүүтэй алсан. 24 онд хүн төрөөд Karim гэдэг хүүтэй алсан. Тэгээд одоо ч гэсэн ингээд амар сайхан бүр ингээд happy ending зэ үлгний төгсгөл бүр яг ингээд гоё төгсчөөсэй. Бүр ингээд гоё аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Тэгээд нэг клик хитүү хүчтэй гэж хайхаар 5 хүчтэй гэж гарч ирсэн байхгүй юу? Тэг чинь бол ингээд альбиасаар гэрэлсэн эмэгтэй шүү дээ. Эхнэрээс нэг хүүтэй энэ 24 онд төрсөн. Нөгөө хоёр нь болохоор нэг эмэгтэйгээс гарсан юм байна. Хоёр хүүхэд яг тутчаад байгааз. Тэгээд энэ хоёр нь ямар юм гэдгсэн чинь нэлээгийн их чинь 2005 онд лукемия гэд өвчин мэдэн шүү дээ. Тэрнээс болоод өнгөрсөн юм байна. Тэгээ өөрөө хоёр хүүхэдтэй байсан. Тэгээд хоёр хүүхдийн асран хамгаалалтанд аваад тэгээд нийтдээ ингээд 5 хүүхэдтэй гэж авт юм. Нөгөө дундуур нь ингээд оруулж хийж болоход Grammy-гаас манай хүн чинь 8 удаа Grammy-д нэр дэвшээд 1 удаа шилдэг R&B альбом буюу анхны альбомоор 1 Grammy хүртэж ирсэн юм байна. Тэгээ Billboard-ыг 8 удаа Billboard-ын шагналыг Awards-ыг
8 удаа урчижсэн. Тэгээд бас Genesis-ийн нэг амжилттай байна. Тэр ямар хүрхэндээ юу? Genesis-ийн амжилт нь болохоор дебют альбомаараа буюу өөрийнхөө анхны альбомыг Америкт 7 хоногийн дотор зарж дуусгасан эмэгтэй. Одоо зарж дуусгасан эмэгтэй гэдэг шагналыг одоо рекордыг эзэмшдэг байжгаад тэрийг нь 2025 оны 10 сард Life of a Showgirl гэдэг Taylor Swift-ийн одоо альбом тэр рекордыг нэвцсэн юм байна. Тэгэхээр нэгсэндээ 25 он хүртэл одоо 2002 онд альбом гарлаа. 2002 оноос хавлаад 25 он хүртэл энэ рекордыг ганцаараа эзэмшижсэн гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө ийм хайртай, ийм сайхан дуртай байсан дуучин маань ийм сайхан ад жаргалтай амьд та гэдэг мэд бүр үнэхээр ад жаргалтай байна. Бүр үнэхээр гоё юм. Гоё наа. За ингээд энэ хүртэл ингээд дуусгая. Тэгээд манай бичлэгтэй маань хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзгаа. Баяртай.